Монгол Улсын Гавьяа тогшоо философийн ухааны доктор профессор Чагдагийн нэрэмжит Ховд аймгийн Алтай сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн 2 бүлэг 78 сурагч суралцаж байна. Тэд аль хэдийн өсөг тоогоо үзэж эхлэн сурагчлах эхэллээ тавьжээ. Намайг залзаргад гэдэг 6 настай. Багтаа шийцаж эхлэхэд баярлаа. Намайг өргөлөндөг би 6 настай. Би 1-р ангийн сурагч. Сургуулиуд надад их гоё байсан. Надад таалагдсан. Намайг Элмаа гэдэг би 6 настай. 1-р ангид сурдаг. Манай багшийг Фимсрэн гэдэг манай ангийн багш өсөг тоожаад зааж өгдөг. Багшаа би танд хайртай үсэг зааж өгсөнд баярлалаа. Тус сумын сургуулийн 6 настай бүлгийн багш нарын хувьд бяцхан сурагчдынхаа онцлог тулгуурлан хөөгд нэг бүртээ тулж ажиллан хичээлээ заадаг байна. Гэрээ санан нүдэнд нь нулимс цэглэгнэх бяцхан сурагчдаа багш нар нь аав ээжийг нь орлох хамгийн дотны хүн байх хэрэгтэй гэдгийг онцолсон юм а. Тэгэд ерөөсөө хөдөөний хүүхдүүд 6 настай хүүхдүүд бол ээж аваасаа хол дотор байранд амьдардаг, айлаар байдаг учраас 6 настай багш нар нь бол ээж аавын оронд ээж аав нь болж ажилдгаараа бас их онцлог багш бол одоо ээжийн оронд ээж хүүхдтэйгээ толгойг нилээд урамшуулад миний хүүхд мундаг сурчээ шүү, ээж нь утахгүй ирэн шүү гэх маягаар хүүхдүүдээ бол урамшуулж ажилдгаараа бас багшийн бас нэг онцлог байдаг. 6 настай хүүхдүүд яг тийм аюул шудрах яг өөрийнхөө бодол саналсныг бол шууд асуудаг багшаасаа шууд яадаг багштайгаа бол илэн далангүй байдаг. 6 настай хүүхдтэй эцэг эхчүүдэд өөрөг хариуцлага ихээ. Учир нь тэд хараахан биеэ бүрэн даад сураагүй, амархан юмыг тогтоодогч эргээд хурдан мартдаг гэд насны онцлог бий. Иймээс эцэг их сурагч багшийн харилцан уялдаа холбоог бий болгож ажиллахыг эрхэмлдэг байна. 1-р ангийн багш нар бол маш сайн тийм зөвлөгөөгөө өгж ажиллаж байгаа. Одоо ингээд яг 4 цагт тардаг бол ирээд хүүхдүүдээ эцэг их өөрсдөө ирж аваад тухайн өдөр хүүхдүүд ямар хичээл ном заасан бичиж байгаа юмдаа бол ямар байгааг бол хүүхдийнхээ мэдээллийг бол багш тухайн эцэг эхтэй өгөөд зөвлөгөө өгөөд энэ дээр нь анхаарах хэрэгтэй гэдэг тийм зөвлөгөө өгөөл дагуулсан олоогоор ажиллаж байгаа. Хөдөөгийн эцэг эхчүүд 6 настай хүүхдийг сургуульд оруулах болсон нь олон улсын боловсролын стандартад дөхөх алхам болсон ч манай нөхцөлд зарим бэрхшээл дагуулж байгаа тухай ярьдаг. Тэгвэл цаг үеэ дагаад хүүхдийн сэтгэхүй хөгжсөн учраас 6 настайгаа сургуульд оруулах нь оновчтой гэдгийг Алтай сумын зарим эцэг эхчүүд хэлж байна. За 6 настай хүүхдийн одоогийн нийгмийн асуудлыг дагаад ч юм уу. Харьсангуй одоо бас нэг хөгжингүү болцсон. Янз бүрийн юм ашигладаг, хэрэгэлдэг. Ийм болцсон үүднээсээ бол дээр үе 8 настай хүүхдийн хажууд бол хязгаарч дутхааргүй гэсэн үндэслэл байгаа учраас би бол төвд зөв гэж бодож байна. Монгол Улсын Гавьяа тогшоо философийн ухааны доктор профессор Чагдагийн нэрэмжит Ховд аймгийн Алтай сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн дотор байранд 7-6 настай сурагч амьдардаг байна. Ах эгч нартайгаа хамт дотор байранд амьдарч суралцаж байгаа тэднийг ая тухтай байдлахад нь анхаарч сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй хамтран 6 насны өрөөг тогтчулж өгчээ. Тэд эндээ хичээлээ хийж тоглож надах боломжтой юм а.